Ерөнхийлөгчийн хориг ер нь дэмжиж байгаа. Гэхдээ ганц хоёр зүйлийг л бас асуумаар санагдаад байгаа. Гэхдээ ерөнхийлөгчийн одоо тамийн газраас асуух нь хаашаа. Тусгай хамгаалалттай газраас алт талбарлна гэдэг чинь Монгол улс чинь ер нь үүсээ нэээл гэсэн үг юм байна шүү дээ, тийм ээ. Авдар авахъя. Авдар авах ч одоо хэдэн төгрөг гаргаж ирээ гэсэн санаа байгаа юм. Тэгээ ерөнхийлөгчийн тамийн газрын тэр талаас судалж үзсэн үгүй юу? Монгол улс ер нь тийм авдар авах хэмжээнд хүрсэн үү? Үүсээ задлах хэмжээнд хүрсэн үгүй гэдэг та яг ер нь яг юу гэж үзэж байгаа юм? За хоёрдугаарт энэ хууль тогтоолын төслийн санаачилсан нөхдүүд чинь гадаад валютын нөөцийг огцом нэмэгдүүлнэ гэсэн байна шүү дээ. Тэр ер нь асуудал нь хаашаа ирэх юм бол тэр талаас та бүгд судалж үзсэн үгүй юу? За ийм хоёр асуулт. За ерөнхийлөгчийн хоргийн үндсэн санаа бол сая байнгын хорооны дарга хэллээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх одоо төрийн байгууллагын тэр дундаа их хурлын үрийн эрх бол зөвхөн засгийн газрын өргөн мэдүүлснээр тусгай хамгаалалттай газар нутгийг тэглэх хомиг тухай асуудлыг ярих ёстой гэдэг агуулгаар ерөнхийлөгч хориг тавьсан. За үндсэндээ ерөнхийлөгч бол алтгуур баяныг бол дэмжсэн, бусад заалтуудыг дэмжиж ганцхан 5 дахь заалтан дээр нь яагаад ингэ хэсэгчлсэн хориг тавьсан юм бэ гэхээр бусад одоо алтны ордуудыг бол нээн илрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, за Монгол банкны алтны нөөцийг нэмэгдүүлэхийг бол дэмжиж байгаа. Хамгийн гол нь 5 дахь заалт нь бол зөвхөн Улсын их хурлын 46, 47 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан тэр лицензтэй одоо аж ахуйн нэгжүүдийг буцаад сэргээж алт олборлох тухай асуудал байгаа. За энийг бол тухайн үед уул уурхай сайд тодорхой хэлж ирсэн. Гацуурт, Цагаан баавгайт, Гутайн даава гэсэн одоо 3 лицензтэй аж ахуйн нэгжүүдийг одоо алт олборлох тухай асуудал үйлдвэрлэлд нь баригдсан гэж. За энэ 3 аж ахуйн нэгжүүдийг бид нэр судалж үзэхэд бол тухайн үедээ яг эдийн засгийн үр ашиггүйгээд одоо зогсоосон байсан аж ахуйн нэгжүүд. За өнгөрсөн 7 дугаар сарын үед алтны үн дэлхийн зах зээл дээр 40 гаруй % өссөнтэй холбоотой энэ аж ахуйн нэгжүүдийн тухайн үед алтны үн өссөнтэй холбоотой бага зэргийн ашиг олохоор байсан болохоос биш. За улсын эдийн засагт тодорхой том хэмжээний хувь нэмэр оруулахааргүй байна. За энээс шалтгаалаад одоо эдийн засгийн одоо томоохон үр өгөөж байхгүй байна. Тийм учраас 46, 47 дугаар тогтоолоор энэ улсын тусгай хамгаалалтанд тухайн газар нутгуудыг бид нар авахтаа хөнөөгөө үеийн булш мухан эртний одоо түүхэн дурсгалт газрууд байгалийн хосгүй одоо үзэсгэлэнтэй газрууд дээр энэ лицензүүд байна гэж үзээд 2020 онд энэ лицензүүдийг одоо улсын тусгай хамгаалалтанд тэр дундаа ноён бол дархан цаазтай газарт авсан байгаа. Тэгэхээр энэ цаашдаа эдийн засгийн богино хугацааны хүндрэлийг далимдуулан дархан цаас болон тусгай хамгаалалттай газар нутгаас бид нар газар чөлөөлж энэ алт олборлох ийм боломжуудыг нээх одоо үе таалга нэгдэх юмаа гэж үзэж ерөнхийлөгч зөвхөн 5 дугаар заалтан дээр нь хориг тавьсан болохоос бусад одоо заалтуудыг алтны одоо экспортыг, хилэг айлдыг чангатгах, за бусад одоо тусгай хамгаалалттай газар нутгаас бусад алтны уурхайнуудыг одоо ордуудыг ашиглах дээр бол дэмжиж ажиллаж байгаа. Зөвхөн энэ 5 дугаар заалтан дээр энэ хоёр одоо 3 лицензтэй холбоотой асуудал дээр л хэсэгчлээ хориг тавьсан юм аа гэдэг хэл. За ер нь бол эдийн засагт айхтар одоо авдар авах хэмжээнд хүрээ гэж үзэж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. За би бол бас дэмжиж цаашдаа их хурл дээр одоо ийм тогтоолноос санаачлахтаа бас манай их хурлын гишүүд маань анхаармаар юм байна. Алт гэдэг чинь нэг нүүрс шиг шууд ухаад авчдаг гэдэг биш нэлээ ажиллагаатай зүйл байж таарна. Тэгэхээр төсөв эдийн засгийн холбоотой татвартай холбоотой ийм асуудлууд төр төсвийн байнгын ороор цаашдаа бас маш сайн ажлын хэсэг гаргаж энэ төр судалмаар юм шиг байна. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ийм тогтоол гаргаждаг. Дараа нь тэгээд тэрийг эргээд өөрөөсөө буцаагаад буутгах сууж яа гэдэг ч бас нэг талаас тийм байгаамаа. Энэ дээр бас цаашдаа анхаарч ажиллах зүгээр байна гэж хүсэж байна.